Охин цочирдон олж харав. Тижээлийн савнд 3 цогцос хөвж байхыг. Түүнтэй яг ижилхэн царайтай хүмүүс байлаа. Бүрч аимшигтай нь. Энэ 3 бие амьд байсан юм. Охин яаж ч бодсон үүнийг төсөөлж чадахгүй байв. Энэ бол гэрт нь нуугдах олон нууцын зөвхөн мөсөн уулын оройн байлаа. Түүхийн гол дүрийг эсэг гэдэг. Тэр ухаан орсон цагаасаа хойш тэр бөмбөн гэр бүлд үрчлэгдэж тансаг харшид амьдрах болжээ. Өргөмөл эцэг их нь эсэг материалыг бүх тансаг зүйлийг өгсөн ч гагцхүү түүний эрх чөлөөг булан авсан юм. Учир нь нийлхий маш ховор тохиолдох чонон хөрөөс өвчтэй байв. Биеийнх нь дархлааны систем маш сул тул. Ямар ч ням вирус түүний аминд хүрэх аюултай байлаа. Тиймээс энэ тансаг харшил түүний бүхэл бүтэн ертөнц байв. Харин тэр өнгийн юмнууд нь түүний амьд явах цорын ганц хэрэгцээ байлаа. Энэ өдөр яг Эсигийн 16 насны төрсөн өдрийн үдшилэг байв. Харшид зочид дүүрэн мундаг харшуулан баярлаж байлаа. Гэвч энэ бүхэн төрсөн өдрийн эзэнтэй ямар ч хамаагүй байв. Эси зөвхөн ховор амтэн шиг дээд давхрын ариутгсан өрөөндөө байж эцэг ихийнхээ найзуудын мэд жисгийг дэлгэцээр л хүлээн авч байлаа. Аав Жеф нь үдшилэг дээр сэтгэл хөдлөн хэлэхдээ Эси бол Бурханаас өгсөн хамгийн үнэт бэлэг гэж байв. Гэвч энэ хүнд хайрна. Эсийг амьсгал богдуулж байлаа. Тэр найз нөхөд нарны гэрлийг хүсэж бүр энгийн охины амьдралыг мөрөөдөж байв. Ингээд үдшилгийн дундуур өргөмөл эцэг их нь зочтой угтаж байх хооронд ил харшаас сэмхэн орвож анх удаа харшийн гаднах далайн ирэг дээр ирлээ. Далайн салхи түүний хацрыг илбэж давсархах чиглэг үнэр үнэртэж байв. Энэ бол эрх чөлөөний үнэр байлаа. Яг энэ үед тэр далайн ирэг дээр үдшилэг хийж буй хэсэг залуустай таарав. Тэдний дундаас Брүк гэх охин нүүрэндээ өргөлж цоглог инээмсэглэл тодруулж байлаа. Тэр илэд нэг шил шар айраг сарвав. Энэ бол Эсигийн амьдралдаа уусан анхны балга арх. Бас түүний анхны найз байлаа. Даанч сайхан цаг үргэлж богинохон байдаг. Эцэг их нь удалгүй Эсиг алга болсныг мэдэж тэр даруй бие хамгаалагчтай хот даяар хайлахаар явуулав. Бие хамгаалагчид Эсиг далайн ирэг дээрээс олоход ээж Жоржиагийн царай тэрхэн зуур цонхив. Тэр хурдан алхсан ирж Брүкийг ширүүнээр түлхээд энэ урилгагүй зочныг хүүхдийг нь уруу татсан гэж бодов. Мөн Эсиг зэмлэхэж мартсангүй. Эдгээр танихгүй хүмүүсийн тээж буй вирус хизээж хамаагүй чиний аминд хүрч мэднэ гэж хэлв. Энэ удаагийн тэрсэлтийн төсөөс нь илүү хатуу хориг байлаа. Эсиг өрөөнд нь буцаан хорж тэр 3 өдөр дараалан дуугарсангүй. Эцэг их нь ингэж үргэлжлүүлбэл болохгүй гэж бодов. Эцсийн эцэст өсвөр насны охин гэрсэх нь хэвийн үзэгдэл шүү дээ. Эцэст нь тэд нэгэн гинтийн шийдвэр гаргав. Тэд Брүктэй өөрсдөө холбогдож мөнгөний хүчээр түүнийг Эсигийн тусгай найз болгохоор болов. Ингээд Брүк цорын ганц Эсигийн гэрт чөлөөтэй орж гарч чадах хүн болов. Гэхдээ хатуу эрүүл мэндийн үзлэгт орох нөхцөлтэйгээр хоёр охины нөхөрлөл мөнгөний нөлөөгөөр хурдтай гүнзгийрв. Тэд хамтдаа үсээ будаж нүрээ будаж орон дээр хамт хэвтэн бие биедээ нууцаа хуваалцаж байв. Эси Брүкт өөрийн өвчний шаналсаа ярьж өгөв. Брүкч бас Эсид хэлв. Түүний эцэг их нь эрт өөд болсон бөгөөд гэртээ саа өвчтэй ахыгаа асардаг гэдгийг хэлжээ. Энэ нь Брүкийн хувьд яаралтай мөнгө олох хэрэгцээ байлаа. Өөр хувь тавилантай ч ижилхэн зовлонтой. Хоёр охины сэтгэл илүү ойртож энгийн найзуудаас ч илүү дотн болов. Нэгэн өдөр Брүк нууцаар нэг сав Эсигийн уудаг өвчин намдаах юмыг гэртээ авчирв. Учир нь түүний саа өвчтэй ахадч бас заримдаа хэрэг болдог байв. Ингэснээр эмчилгээний баггүй зардлыг хэмнэх байлаа. Гэвч Брүкийн огт төсөөлөөгүй зүйл бол ах нь эмийг уусны дараа шүнжэнгөө бөөлжиж зуулгасан явдал байв. Энэ нь ямар ч өвчин намдаах юм биш болох нь илт байлаа. Энэ үед гүн нойронд автсан Эси нөгөөх танис зүүдээ дахин зүүдлэв. Тэрээр өөрийгөө нэгэн хонгилт байна гэж мэдрэх бөгөөд сахал үсэндээ баригдсан нэгэн эмч түүний цусыг галзуу мэт сорж авч байлаа. Дахин унтаж чадхаа байсан Эси тэр даруй Брүк рүү залгав. Найздаа туслахыг хүссэн охин шүн дөлөөр яарн ирлээ. Гэхдээ тэр эмийн талаар огт дурдсангүй. Харин дотроо сэжиглэн ажиглаж байв. Эсиг үрчилж авсан тухай бичлэгийг үзэж байхдаа Брүк дахин нэг сэжигтэй зүйл олж харав. Бүтэн 16 жил өнгөрсөн байхад Эсигийн өргөмөл эцэг их огтхон ч хөвшрөөгүй байлаа. Дараа нь Брүк Эсид тойруу замаар сануулгахдаа интернетээс мэдээлэл хайж үзснээ хэлв. Чонон хөрөөс өвчин ихэвчлэн 15 насны орчимд илэрдэг байтал Эси үрчлэгдээд удаагүй байхдаа л онцлогдсон нь үнэхээр ховор тохиолдол байлаа. Гэвч гинэн цайлган Эси эцэг ихээ хизээж сэжиглэж байсангүй. Тэд жил бүр түүний эмчилгээнд саяар нь мөнгө зарцуулдаг шүү дээ. Маргааш өглөө нь эртлэн Эси зочны өрөөнд таблетаа оролдон сууж байтал гинэт нэгэн маш хөгшин эмэгтэй орж ирэв. Тэрээр хачирхалтайгаар инээмсэглэн ил рүү хуруугаараа тогсноо. Дараагийн секундэд түүн рүү ухасхийн дайрлаа. Би чамайг эцэст нь нэг оллоо доо. Азар бие хамгаалагч цаг тухайд нь гарч ирж хөгшин эмэгтэйг холдуулав. Хачирхалтай нь тэр эмэгтэй тасралтгүй. Надад цус хэрэгтэй байна гэж давтан өглөж байлаа. Эсигийн гарыг хазаж шахтуулсан байв. Ээж нь өрөвдсөн байдалтайгаар тэр бол санамсаргүй орж ирсэн галзуу хүн гэж тайлбарлав. Гэвч Эси ээжигээ зүгээр л аргацааж байна гэж мэдэрлээ. Гэрийнх нь аюулгүй байдлын хамгаалалтыг бодвол ийм зүйлс гарах ямар ч боломжгүй. Түгээрч барахгүй тэр хөгшин эмэгтэйн хувцаслалт хэний ч хараа хяналтгүй ядуу хүн шиг харагдсангүй.
Энэ үед Брүүкч бас нэгэн шин зүйл олж мэдэв. Түүний ах интернетээс нэгэн юм судлаач мэрэгжилтэн голж Брүүкийн авчирсан имийг явуулж шалгуулахад нөгөө хүн маш хурдан хариу өгчээ. Энэ нь өвчин намдаах юм биш. Мөн эмчилгээнд хэрэгэлдэг дархлааны системийн өвчний эмч биш гэдгийг шууд хэлв. Харин цусны даралт бууруулах юм болон мөөгөнцрийн эсрэг имийн холимог байлаа. Үүнийг удаан хугацаагаар уул өвчнийг эмчлэхгүйгээр барахгүй. Эрүүл хүний дархлааны системийг устгаж чонон хөрөөс өвчнөд төстэй шинж тэмдэг илэрдэг байна. Эцэст нь бусдын гарт орсон ургамал мэд хүн болж хувирах аюултай аж. Ах トゥ хоёр үүнийг сонсоод нуруугаар нь хүйт даах шиг болов. Эсэг ухтаа ямар ч өвчнгүй бөгөөд өргөмөл эцэг ихэн түүнийг өөрсдийн гараар бүтээсэн өвчтөн байжээ. Тэд эсэг имээр хянаж байна. Түүнийг энэ торонд хорж байна. Үүний ард ямар нэгэн нууц хуйлдаан байгаа нь гарцаагүй. Брүүк шийдсэн. Юу ч болсон эсэг энэ тамаас зүгтахад нь туслах болно. Тэр орой дахин эсэгийн гэрт ирэхдээ тэр хоол хийх нэрийдлэр оройн хоолнд нууцаар нойрны юм хийжээ. Эсэг болон түүний ээжийг амжилттай унтуулсны дараа Брүүк яран эсэг өөрийн машиндаа оруулав. Машин хөдлөөд удаагүй байтал эсэг аажмаар сэрэв. Тэр юу болсныг ойлгосонгүй. Брүүкийг өөрийг нь хулгайлсан гэж бодов. Брүүк сандарч тайлбарлах гэж байтал гинэт нэг машин маш хурдтайгаар ирэв. Эсэг дахин сэрэхдээ эмнэлгийн орон дээр хэвтэж байгаагаа мэдэв. Харин хажуугийн өрөөнд Брүүк хүнд бэртлийн улмаас гүн комд орсон байлаа. Эмнэлгийн эмч цусны дээж авах үедээ нэгэн гайхалтай баримтыг олж мэдэв. Эсэгийн цусны бүлэг маш ховор бөгөөд тэрээр чонон хөрөөс өвчнөр огт өвдөөгүй байв. Хэрв эмийг үргэлжлүүлэн уувал түүний бие улам л муудах болно. Гэвч эсэгийн өргөмөл эцэг их эмчийн зөвлөгөөг үл тоомсорлож шууд эсэг эмнэлгээс гаргах бичиг баримтыг бүрдүүлв. Эцсийн эцэст гэрийн эмчилгээний нөхцөл эмнэлгээс хамаагүй дээр байв. Үүний зэрэгцээ тэд Брүүкийг хүн хулгайлагч гэж гүтгэхээ мартсангүй. Охиндоо цаашид түүнтэй ямар ч холбоо тогтоохгүй байхыг анхааруулв. Гэвч эсэг төрөлхийн сайхан сэтгэлтэй тул сайн найзынхаа аюулгүй байдалд үргэлж санаа зовж байв. Тэрээр утсаа авч эмч рүү залгав. Уг нь Брүүкийн биеийн байдлыг асуух гэж байсан боловч гинэт түүнээс нэг зүйлийг олж мэдэв. Өөрөө чонон хөрөөс өвчнөр өвдөөгүй гэдгээ. Уурсан эсэг шууд эцэг их рүүгээ гүйж очин асуув. Та нар намайг өвчтэй биш гэдгийг эртнээс мэдсэн байж яагаад надад хэлээгүй юм бэ? Хонгор минь хоёулангийнх нь царайнд сандарсан шинж илт байв. Гэвч өргөмөл их нь удалгүй тайлбарлаж эхлэв. Энэ дүгнэлт нь зөвхөн эмчийн л үг бөгөөд эсэг дэмий баярлуулахгүй тулд тэд бүх мэрэгжилтнүүд зөвлөлдөж баталгаажуулсны дараа эсэд хэлэхээр төлөвлөж байсан гэв. Гисэн хэдий ч энэ удаад эсэг дахин амархан итгэсэнгүй. Гэхдээ амаараа дахин маргалдсангүй. Сэжиг тааврын үр аль хэдийн зүрхэнд нь соёолжээ. Шүн дунд үннийг олж мэдсэн эмч гэртээ харих гэж байв. Машиндаа суух үедээ дугуй нь хагарсныг анзаарав. Түүнийг багжаа гаргаж ирээд тонгоох үед нэгэн морилгогүй зочин хурч ирэв. Харин эсэг эмчтэй утсаар ярьснаас хойш тэрээр нууцаар им уухаа зогсоожээ. Хэд хоногийн дараа гайхамшиг тохиолдов. Тэрээр би энэ урд өмнө хизээж байгаагүйгээр хөнгөн ирч хүчтэй байгааг мэдрэв. Гэвч хачирхалтай нь өргөмөл эцэг ихийнхэн царай ноцтой байв. Түүний бие сайжирч байгаад баярлахгүй байгаа бололтой. Энэ нь эсэг улам бүр итгэлтэй болгов. Өөрийгөө өргөлж асар том хуурам мэхлэлт дунд амьдарч байсан гэдэгт. Дараагийн хэдэн өдөр эсэг имийг нууцаар жорлон руу урсгав. Гэвч хачирхалтай нь энэ тайван мэдрэмж хэдхэн өдөр л үргэлжилсэн. Тэр өмнөх өвчтэй байдалтай орохын өмнө өргөж авсан эцэг их нь хоолнд нь им нунтаглаж хийсэн байжээ. Гэхдээ эсэг үүнийг маш хурдан гадарсан. Тэр өдөр бүр эдсэн хоолоо суултуур руу бөөлжиж гаргадаг байв. Мөн өргөж авсан эцэг ихийнхээ өмнө хിവэрэл цул дорой дүр эсгэдэг байв. Гэвч энэ нь борт хугацааны арга биш байлаа. Тэр өөрийгөө өсөж өгөхөөс өмнө үннийг олж мэдэх ёстой байв. Үүнтэй зэрэгцэн эмнэлэгт байсан сайн найз Брүүк нь эцэст нь ухаан оржээ. Ахынхаа амнаас сонсоход эсэг эцэг их нь эрт аваад явсан гэв. Тэр даруй ухаарсан. Сайн найз нь аюулд орсон байж болцшгүй. Ингээд сувлагчийг анзаараагүй байхад хоёулаа эмнэлгээс сэмхэн гарчээ. Харин энэ үед Иси өөрийн хаагуулын ажиллагааг эхлүүлсэн байв. Тэр ээжийнхээ хараанд орж чимээгүйхэн унтсан дүр эсгэж, гэвч эргэж харангуйтаа орноосоо огцон өсрөн босов. Эси хөл нүцгэн эцэг ихийнхээ байн орж гардаг офис руу орж дотор гаднаггүй нэгэнгүй нэгжив. Удалгүй толны ард нэгэн нууц хаалга олжээ. Гэхдээ нууц үг оруулж байж л онгоох байв. Тэр өөрийн болон өргөж авсан эцэг ихийнхээ төрсөн өдрийг бүгдийг нь туршиж үзв. Харамсалтай нь нууц үгнүүд бүгд буруу байлаа. Тэр өөрийгөө өргөгдсөн өдрөө оруулах хүртэл өмнөх хаалга нь эцэст нь онгойв. Хаалганы цаана гүнзгий хонгил байх бөгөөд түүний хизээж хөл тавьж байгаагүй газар доорх ертөнц рүү хөтлөн эсэг цочирдон олж харав. Тавиур дээр дүүрэн өөрийнх нь цустай савнууд байхыг хідэн уян хоолой унтлахын өрөөнд байгаа эцэг их рүү шууд холбогдсон байв. Эси айсандаа ухарсаар гарсан чимээн тэр хоёрыг тэр даруй сэрэв. Харамсалтай нь тэр хонглоос гарч ямжаагүй байтал яг буцаж ирсэн бие хамгаалагчтай таарав. Эси удалгүй эмнэлгийн орон дээр хүлэгдэв. Харин өргөж авсан эцэг их нь эцэст нь үннийг хэлв. Тэр хоёр мөнхийн залуу байж чаддаг нь бүгд эсийн алтай дүүцгүйц цуснд байжээ.
Чи биднийг хэдэн настай гэж бодож байна? Надад хамаагүй. 57 настай. Би 63 хүрч байна. Баячуудын хүрээлэлт. Түүний тусалт цус бүрэн хэдэн 10 сая доллараар үнэлэгддэг байв. Энэ бол хөгшрөлтийг эмчлэх хамгийн шилдэг юм. Энэ мөнгөний модыг удаан хугацаанд хянахын тулд өргөж авсан эцэг их нь эсэг өвчтэй гэх хуурамч дүр төрхийг зохиожээ. Одоо энэ нууц задарсан тул тэд зөвхөн эсвэл харгас аргаар цус авах үлдлээ. Өргөж авсан ээж нь түүнд тайвшруулах тариа хийхээр бэлдэж байтал ис хэдийн хүлээснээсээ мултарсан байв. Тэр төрүүлж хөдөлж эсрэгээрээ өргөж авсан ээжигээ ухаан алдуулж орхив. Ис хонглоос хурдлан гарч нэг амьсгаагаар далайн эрэг рүү гүйв. Энэ үед тэр ухаарав. Өөрөө хизээч энэ жижигхэн арлаас гарч байгаагүйгээ. Эсийг юу хийхээ мэдэхгүй байх үед Брүүк тэнгэрээс бууж ирсэн мэт гарч ирэв. Зүгээр үү? Чи энд юу хийж байгаа юм бэ? Уг нь тэр ахтайгаа хамт эсийг сэмхэн аваад явахаар төлөвлөж байжээ. Гэхдээ одоо ийм их шууган дэгдээсэн болохоор машинаар зүгтах бараг боломжгүй болсон. Тэр гурав эсрэгээрээ үйлдэж харш руу дахин буцаж ирэв. Энэ явдлын дараа Эси Брүүкийг өөрийнх нь төлөв гэдэгт бүрэн итгэжээ. Ахыг нь гадаа манаанд үлдээгээд хоёр охин дахин хонгол руу буцав. Тэд уураа гаргах мэт аснаас ч үнэтэй цусны савыг газар шидэв. Гэвч хоёулаа явахаар бэлтгэж байтал урд нь гинэт сахалтай ир гарч ирэв. Эси түүнийг шууд танив. Энэ бол зүүдэнд нь цус авдаг юмч байлаа. Гэхдээ одоо тэр ухаарсан. Тэр нь ямар ч зүүд биш. Харин шүн бүр унтсны дараа болдог бодит явдал байв. Эси тэд зөвхөн эргэж зогтхол үлдэв. Удалгүй өөр нэг лабораторид ирэв. Гэвч нүдний өмнөх дүр зураг эсэг байрандаа хөшиж орхиход хүргэв. Лабораторийн ус үүрлэгч дотор өөртөө нь яг ижилхэн 3 хүн хөвч байв. Эси ухаарсан нь энэ бол өргөмөл эцэг ихийнх нь өсвсөн клон хүмүүс байв. Зорилго нь илүү их цус авах явдал байлаа. Тэр ууртаагаар эрэг чангалагч авч ус үүрлэгчийн савыг хүчээр хаах цохив. Энэ 3 клоныг бүгдийг нь устгав. Энэ үед өргөмөл эцэг ихэнч чимээгээр гүйж ирэв. Эси өөрийн амиар барьцаалж Брүүкийг явуулахыг шаардав. Өргөмөл эцэг нь уурандаа царай нь хөхөрч эсэг шууд хашааны гадаа дуудав. Тэр хуурамчаар илэрхийлж сүүлийн 10 жил ийшэд зориулсан сэтгэл нь бүгд үнэн байсан гэв. Гэвч одоогийн эсэг хуурах тийм амархан байсангүй. Үр дүнд нь хоёр тал түлхэлцэх үед эсийн гарт байсан чинжаал санамсаргүйгээр өргөмөл эцгийнх нь гидсэнд зоогдов. Өргөмөл их нь байдал бишийг мэдээд гүйж гарах үед нөхөр нь аль хэдийн амьсгал хураах төгсөн байв. Энэ үед тэр бас бодож байлаа. Эсийн цусаар амийг нь аварна гэж. Хурдан туслаач түнд чи хэрэгтэй байна. Цусны самгийн хаалга аль хэдийн хаагдсан. Өргөмөл их нь уурандаа эсийг усан сан руу түлхөв. Хоёр хүн дахин ширүүн тэмцэлтэв. Эсийг төрүүлж эрэг рүү авирахыг оролдов. Гэвч өргөмөл их нь араас нь зууран татаж байв. Сандарсан үедээ тэр чинжаалаа чанга хатгаж эргүүлэн далайв. Өргөмөл их нь ийхүү дурамчханаар усан сан руу унав. Алхмаар ойртох би хамгаалагчдын өмнө Эси хүтнээр сануулв. Би бол гэр бүлийн цорын ганц үе залгамжлагч. Одоо та нар миний төлөө ажиллах болно. Хэдэн сарын дараа Эси баян гэр бүлийн цорын ганц үе залгамжлагчийн хувьар олон нийтийн өмнө дахин гарч ирэв. Тэр өргөмөл эцэг ихийнхээ бизнесийн эзэнт гүрнийг хүлээн авч мөн өөрийн цусаа ангаах ухааны салбарын янз бүрийн хүнд өвчнийг эмчлэхэд ашиглав. Бүр Брүүкийн ахын саажилттай хөл хүртэл бүгд эдгэрсэн байв. Гэхдээ тэр хонголд дахин шин нээлт хийв. Эцэг ихийнх нь бүтээсэн клон хүмүүс зөвхөн тэр гурваар зогсохгүй байв. Дээрх бол эсрэг ерөндөг. Киноны бүрэн агуулга юм. Таалагдсан найзууд маань үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.